Сэлэнг аймгийн хэмжээнд цууран хүн амын тоо 105 мянгад хүрсэн байна. Хүн амын тоо сүүлийн жилүүдэд төдийлөн нэмэгдээгүй тогтвортой байгаа ч зөрчлийн хэргийн гаралт өсжээ. Тухайлбал Сэлэнг аймгийн прокурорын газраас 2023 онд 6254 зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оноос 15.5%-аар өссөн байна. Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил, тээврийн хэрэгслийн ашиглалт хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил зөнхлөн үлдэгджээ. Сэлэнг аймгийн Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд цэргийн улс бүхий нутгийг эзлэн оршдог. Тус аймаг 41.1 мянган км газар нутагтай. Нийт нутгийн 50.6% нь хөдөө аж ахуйн хөтөлбөр газар, 43.6% нь ойн сан, 8.2% нь улсын тусгай хэрэгцээний, 0.5% нь усан сан бүхий газар эзэлдэг. Боржин чулуу, алт, төмөр зэрэг ашигт малтмалын баялагтай ойн болон хээрийн аймтад тархсан Монгол оронд ургадаг эмийн ургамлын ихэнх нь тус аймгийн нутаг дэвсгэрт ургадаг гэд газар нутгийн онцлогтой холбоотойгоор хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил гарах нь түгээмэл байдаг байна. Тухайлбал 2023 онд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан байгаль орчин амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил 125 гарчээ. Сэлэнг аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт байгаль орчны 19 улсын байцаагч ажилладаг. Байгаль орчны эсрэг үйлдэгдэж байгаа нийт зөрчлийн 70 орчим хувийг ойн тухай хууль тогтоомж зөрчих болон ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчил эзлэж байна. Сэлэнг аймгийн онцлогтой холбоотойгоор жишээ нь ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 93 аж ахуйн дээр нь ойн сан гэрээрээ нэг 100 гаруй нөхөрлөл. За энэ 90 гаруй аж ахуйн гэж юм баг дийлэнх хувь нь тайрах хугацлах чиглэлийн эрхтэй ийм мэргэжлийн байгууллага байж байгаа. За дээр нь Сэлэнг аймагт хайгуулууд ашиглалтын тусгай ширхэл 154 байдаг. За үүний 134 ашиглалтын тусгай ширхэл. За яг эдгээрээс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нэг 23 аж ахуйн нэгжил байдаг гэж байгаа. За энэ онцлогтой холбоотойгоор манай энэ хэн шалтын зөрчлийн бүтцээс үзэхээр яг энэ төрлийн зөрчлүүд авамгаалах хандлагатай байдаг. Тухайлбал 2022 онд 203 зөрчил илэрсэн бол үүний 26% нь баг ойн хууль тогтоомжийн зөрчил, за 29% нь аш нутгийн тухай хууль тогтоомжийн зөрчил эзэлдэг байж байгаа. Энэ онцлогтой холбоотойгоор.